Бодит туршлага, бодит түүхүүд. Globus podcast. За эрхэм сонсогчдоо өглөөний өдрийн орой мэндийг зэрэг хүргэе. Тал одоо дэлхийн улс орноос сонсдог хүмүүс байдаг учраас манай өнөөдрийн маань дугаарт залуухан зочин ирсэн байж байгаа. Энэ зочин маань Германд 2 жил амьдраад тэгээд нутаг бутсан байгаа. Манай нөгөө алдарт үг шиг эрдэм өвөрлөө нутаг буцлаа гэж. Тэгээд нутаг бутсан залуучуудаараа бас баярлаад бахархаад байгаа штэ. Очоод улс эх орноо хөгжүүлээ байжээ тэгээд одоо Монголоос оролцож байгаа зочдын 2-3 дахь нь болж байна. Соёлоо сайн уу соёлоо? Сайн байна уу? Өглөөний мэнд. За энэ подкастыг сонсож байгаа бүх хүмүүст энэ цаг мөчийн мэнд. Намайг би өөрийгөө танилцуулчих уу? Тий, яг үнэ сайн байна хаа. За намайг Инх төвшингийн соёл эрдэнэ гэдэг. Би Баянгар аймгийн Эрдэнэ цогцом төрсөн. За тэгээд 12 жилээ Баянгар аймагта төгсчөөд үүний дараа Монгол Улсын их сургууль төгсөөд Герман улсад 2 жил 1 жил ажиллаад 1 жил суралцсан тийм залуу боловсон хүчин байна. За маш их баярлалаа. Ашгүй чи бас сургууль нутаг орноо хэлээд явлаа. Баян онгорынхан алга тушаарай гэл тэгмэд алга тушаа заа манай. За манай зочин манаас яг нэг юм ээжтэй зориулсан шүлэг Германд байхдаа биччихсэн. Ээжээ сайн байна уу ч илүү нэртэй Монголын залуучуудын Герман дахь салбар зөвлөл гэж байдаг байсан. Одоо байгааг нь би мэдэхгүй байна. Тэндээс зохион байгуулсан захиа бичгийн уралдаанд ингээд төрүүлэх байранд ороод тэр цагтлыг нь би уншижсэн болохоор тухайн үед танилцчихсан Германд байхад нь ингээд эргээд нутагтаа очсон хойно уулзаад ярьцлага хийж байгаа маш их баяртай байж байгаа соёлоо. Тэгээд асууж байгаа зүйл маань ер нь заавал одоо настай хүмүүс л ингээл амьдралын туршлага судлаад сургамж суугаал гэхгүйгээр гадагшаа гарсан залуу хүмүүс маань хүртэлтэй ер нь Германд амьдарсан энэ 2 жилдээ амьдралдаа авч үлдсэн сургамжтай үлдсэн тийм зүйлүүд байдаг гэж таараа. Тэндээс нь эхлэх байлоо. Юуг сурав Германд? За Герман орн бол миний хувьд бол анхны гадаад орн байсан. Тэгээд мэдээж би чи ингээд соёлын хувьд ингээд Герман Монголын хувьд шал өөр байгаа. Тэгээд боловсролын хувьд маш сайн системтэй байсан. Тэр нь надад амар олон чадваруудыг бий болгож өгсөн байх гэж бодож байгаа. За мөн түнчлэн би Герман орнд очиод өөрийгөө маш нээж сурсан. За нийгмийн хувьд тэр юм уу хүний эрх гэж байдаг. Тэр нь маш амар нээлттэй. Чи ингээл чадах юм бол бүх зүйл чам нээлттэй шүү гэх тэр боломжууд нь надад маш их таалагдчихсэн. Түүгээрээч би бас өөрийгөө илүү ингээд олж одоо таньж би ийм юмыг чаддсан байх, би ийм юм дуртай юм байна гэд тэр зүйлүүдээ олж исэн гэж харж байгаа. За баярлалаа. Нэр залуу сонсогчдод хэлэхэд манай соёлоо Монголд ажиллаж байгаа ажил нь одоо байгууллага нь Герман руу сурахаар, авас бэлдэн хийхээр, одоо мэргэжлийн сургуульд сурахаар, эсвэл айлын хүүхд харахаар, эсвэл амралтаараа ажиллахаар гээд залуу хүмүүсээ бас гадагшаа гаргаж хэл ус сургуулах тийм үйлчлэгээ үзүүлдэг боловсролын байгууллага байж байгаа. Тэгээ удахгүй энэ талаар нь ярилцах болно. Тийм нэлээд удаан жилийн түүхтэй байгууллага учраас би бас найдвартай байгууллага гэж магадгүй гэж бодод байгаа юм. Тэгэхээр энэ талаар бас ярилцах болно. Тэгэхээр бас дуустал нь сонсорой гэж хүсье. За соёлоо чи ингээд эхний жилдээ хэл усаа сураад хэлний курстэй яваад 2 дахь жилдээ болохоор нийгмийн ажил хийсэн гэж байгаа юм. Тэгэхээр нөгөө бага ангийн хүүхдүүдтэй ажиллаж исэн гэж би ойлгосон. Тэгэхээр бага ангийн хүүхдүүдтэй ингээд ажиллаж яхад хүүхдүүдээс бас насны хүрсэн хүмүүс янз бүрийн зүйлийг сурдаг. Би тэгж хардаг. Би өөрөө ч гэсэн бас хүүхдтэй ажиллах тийм үе гардаг ажлын шугамар. Тэгэхээр чи бас хүүхдүүдээс энэ хүүхдүүдээс ч бас ийм юм сурч болох юм байна штэ гэд юуг ажиж харав? Гадаадын хүүхдүүд бас манай хүүхдүүдийн хүмүүжлээс нь ямар шүү бэдг юм бэ? Хэр нээлттэй бэдг юм бэ? Эсвэл манай монгол хүүхдүүд юугаараа давуу талтай санагдав? Гадны хүүхдүүд гэхээр заавал Герман биш бас гадаад орны хүүхдүүд тэр ангид нь байсан байж таараа тий. Тэгэхээр тэр хүүхдүүдийн бас давуу тал нь юу вэ нүгэд юуг олж харав? Ямар нэгэн тийм дурсамж сургууль дээр нь болж байсан тийм хөгжилтэй явдлаас жишээ татаад ярьж болно. Тэгээ хүүхдүүдээс болохоор бага насны хүүхдүүд ямар ч тийм айдасгүйгээр юмыг хийдэг. Тэр нь ингээд надад бол амар намайг бас ингээд нээж хийсэн зүйл гэх юм уу. Би ч гэсэн ингээд нөгөө хилээ сайжруулах зорилгоор би сургууль дээр ажиллаж исэн учраас би ч гэсэн ингээд ярьж байхдаа ямар ч тийм айдасгүй хүүхдүүдтэй харьцаад түүгээрээ би бас ингээд илүү алдаа гаргачих үед гэдэг алдаанаас амар суралцж исэн. Бага насны хүүхдүүд ямар ч алдаа гарахгүйгээр юмыг ингэдэггүй айдасгүйгээр юмыг хийдэг. Тэр нь өөрсдөд нь тийм тэгтээ зүгээр яг байгаагаараа
Мгм. Тэгээд тэр айдасгүй байгаа зүйлээс нь л би одоо өөрөө суралцсан гэж бодож Мгм. Хүүхдүүд байна. хин нэг намайг шүүн гэж үгээ бодож ч юм уу Тийм. үдлээ бодож Тийм. хизээч тэгдэггүй те байглаасаа тийм. Аа. Тэр бас одоо том хүмүүс бас тэгж харсан байж тийм. Өө би ч гэсэн байгаагаараа гэд алдаа хийсэн Тийм. байсан ч гэсэн Дээрээс нь уучлаарай би нэр андуураад буруу хэлсэн билээ штэ гэд тийм тохиолдлууд их гардаг харагдтiin. тийм. Мгм. За. Тэгээ манай Тэгээ нөгөө Монгол би тэгж бодоод байгаа байхгүй. Хэл сурж байгаа ч өөрөө хүмүүс яг бага насны хүүхдүүд чи хэлд орж байгаа үйл явц байгаа. Тэгэнгүүт би бас яг хэл хэлээ сайжруулах зорилгоор сургууль дээр ажиллаж исэн болохоор миний хэл бас амар хурдан сайжирсан. Ямар ч айдсгүй би яриад байсан учраас ингээд ямар ч баригдах юм уу те. наад чинь гоё Тийм. арга штэ хаа. Хүүхдүүдтэй хаа. Тийм. Ер нь хэл сурахад хүүхдийн ном унш гэж бас зөвлөдөг юм билий. Дээр үед би нэг англи хэлний курс хийжсэн. Фольксхош школын дээр. Тэгээд манай нэг найз эдин герман багш хүн байхгүй. Тэгээд миний төрсөн өдрөөр 3 хүүхдийн англи ном надад бэлгэлжсэн дээр үед. Тэгээд өөрөө тайлбарлаад хүүхдийн номноос хэл аюу хурдан сурдیں۔ Тэгээд төрсөн өдрөөр чи ингээд бэлгэлээд аюу хурдан 3 тийм ном одоо хүртэл бийдэн штэ. Тийм. За маш их баярлалаа соёлоо. За манай соёлоо гадаад орноор бас их аялах дуртай гэж би сонссон байж байгаа. Залуу хүн гэхдээ бас маш олон улс орноор одоо 14 улс орноор аялж исэн. Түүхүүдээс нь хаяа инстаграмаас зургуудыг харж исэн. Тэгээ сайхан хүртэл Япон явсан байсан. Энэ талаар нь бас ярилцах болно. Аа ер нь 14 улс орноор аялсны дараа чиний дэлхийг харах өнцөг чинь ер нь яаж өөрчлөгдсөн бол Германд нэг юм үг гэдэг нь шүү дээ. Айс нь билдт буюу одоо Монгол дээр аялал хүнийг хөгжүүлдэг, төлөвшүүлдэг гэж орчуулах юм уу? Аа. Тэгэхээр энэ үг ер нь амьдрал дээр хэр үнэн үг санагдаж байна? Тийм. Миний хувьд бол энэ үгээр бол ингээд тодорхойлоход яг зөв гэж боддог. Тэгээд аяллаад хүн олон соёлын ялгааг хардаг. Тэгээд тийм нээлттэй болдог. Жижиг бодолтой байсан юм байна л гэдгийг би айгүй их ингээд аяллаас мэдэрсэн гэх юм уу. Дэлхийн ертөнц ингээд тийм хөршгүй том зүйл бол биш юм шүү гэдгийг л айгүй их аяллаасаа суралцсан гэж боддог. Аа. Тийм. За тэгээ Монголдо ингээд буцаад очлоо тийм ээ 2 жилийн дараа. Тэгэхээр Монголдо буцаад ингээд очихд чинь чамд хамгийн түрүүнд ингээд анзаарчихсан юу ялгаатай санагдсан бэ? Германаас ч юм уу Европын орнуудаас чи Швейцар руу танил багш дээр ажиллаад очиж исэн гэдэг түүхүүд чинь би бас харж исэн. Тэгэхээр юу чамд ингээд жоохон ялгаатай юм шиг мэдрэмж өгсөн бол тэгээд дээрэс нь ер нь Монгол руу буцах шийдвэр гаргах чинь чамд тэр шийдвэр амар исэн үү эсвэл нь жоохон хэцүү гаргасан. Яагаад асууж юм гэхээр маш олон залуучууд гадагшаа харъя гэсэн өсөлт тэмүүлэлтэй тэнд амьдраад байдаг. Гэтэл чи ингээд буцаад очиж байна. Энэ талаар. Монгол руугаа буцах шийдвэр бол мэдээж би маш их удаан бодсон. Амар тийм амархан бол биш байсан. Би одоо дахиад буцаад Монголдо одоо Герман дахиад цаашаа боловсрох уу эсвэл буцах уу гэд тийм шийдлийнхаа өмнө зогсоод за тэгээд мэдээж би сая ингээд хэдий богино хугацаанд байсан ч гэсэн би эх орныхоо үнцнийг маш их ойлгосон. Тэгээд эх орон гэдэг бол бас хүний ингээд амьдралын хамгийн ингээд чухал зүйл юм аа. Тийм учраас би эх орондоо очиж ажилласан надад илүү ингээд зүгээр юм байна гэж би бодоод тийм шийдвэрийг гаргаад эх орондоо ирсэн. Маш сайхан шийдвэр гаргасан бэлээ. Тэгээд маш олон залуус ийм шийдвэрийг бас гаргаасай гэд хүсдэг штеп. Одоо ингээд гадны оронд юм сурсан, үтсэн, дадлагдсан ингээд буцаад эх орондоо очих юм бол маш сайхан боломжууд байгаа. Хөгжиж байгаа учраас маш их сайхан боломжууд байгаа л гэж би бодоод идэв штеп. Гэхдээ яг очисон хойно бас нийгэмд амаргүй шантрах энэ төр тохиолдол бас байгаа л ах. Аль ч нийгэм тийм байгаа тийм ээ. Тэгж боддیں۔ За тэгээд баяр хүргэе. Их сайхан шийдвэр байсан. Соёлоо. Тэгээд Монголдо очиод ингээд залуу хүмүүсийн дунд ороод ажил хийгээд явж хахад ер нь үеийнхэн залуучуудтай найзлан нөхөрлөн хамт олон ч ингээд харж хахад ер нь манай монгол залуучууд амжилтыг юугаар хэмждэг юм бэ? Гадаадтай хат чинь ер нь чиний одоо танил орчин тойрны чинь гадаад хүмүүс эсвэл гадаадд байгаа монгол хүмүүс амжилтыг бас өөрөөр ойлгод юм бэ нү? Энд ялгаа байсан уу? Тийм мэдээж ялгаа байгаа.
Одоо хүн энэ хүн болгоныг одоо ямар зүйлийг үн цэнтэй гэж байгаа нь бас ингээд өөр байх. Тэгээд Монгол одоо миний үеийн залуучуудын хувьд бол боловсролыг бас амар эрхэмлдэг. Тэгэж би одоо харж байгаа миний ингээд эргэн тойрон тий. Тэрэн дээр бас ингээд хүмүүс боловсрол бол мэдээж чухал тий. Боловсрол за мөн түнчлэн тийм ам, тухтай эрх тэгш байдлыг одоо илүү их хардаг Мгм. гэж Тийм харж байдалд байна. хүрсэнгээ одоо амжилттай амьдарч байна, амжилттай байна гэж Тий. ойлгодог юм байх нь. Мгм. За баярлалаа. Сая ингээд Монгол явхад би нэлээ их бодож байгаад энэ шийдэ гаргасан гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр бас Мгм. их энд зориг шаардсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр гадагшаа явж байгаа монгол залуучууд ч гэсэн бас заримдаа зориг шаарддаг. Эсвэл манайхан бас тийм зоригоо хүлээгээл зориг маань хизээ ирэхэр би шийдэд гарна гэдэггүй. Ер нь шийдсэн л бол тэгэл за би гадагшаа явна гэж шууд болж таарыг гараа авчдаг тий. Тэгэхээр ер нь зориг гэж юу вэ чиний бодлоор? Зориг гэж одоо би бол ингээд миний ингээд тархин дотор багтж байгаа зүйлийг би чадна гэд түүгээрээ ингээд өөрийгөө хүчрхжүүлээд хийж байгаа чадж байгаа ингээд баг багаар алхам алхмаар сайжраад түүнийгээ мэдрээд явж байгаа зүйлийг л зориг гэх юм болов. Мгм. За Тийм. гоё хариулт нь баярлалаа. Соёлоо эх орон гэдэг ер нь газар орн биш те мэдрэмж юм а гэдэг үг гэдэг. Тэгэхээр чиний хувьд ер нь эх орон гэдэг ойлголт Германд амьдарсны чинь дараа өөрчлөгдсөн үү? Чи өмнө эх орныхоо талаар юу гэж боддог байжгаад одоо юу гэж боддог болов? Гадаад яваад очисныхаа дараа. Тий, яг хоо эх орн өмнө нь бол бас эх орныхоо би ч бас жоох эх орн хүн юм байна гэдэг бодолтой байсан. Тэгээ яг хоо Герман яваад ирсэн чинь тэр бодол манд бүр их ингээд аа, нэмэгдсэн гэх юм уу би яа тэгэл эх орныхоо үнцнийг гараад явсныхаа дараа илүү сайн ойлгоод тэгээд эх орондоо ингээд илүү байж тэгээд үн цэний бүтээх хэрэгтэй юм байна. Энэ зүйлийг бид нэр ирээдүйдээ ингээд бас ингээд өвлүүлэх юм байна гэж аяг их ойлгосон. Тэгээд ер нь бол би Монголдо ирсэн. Мгм. За Тий. баярлалаа. Соёлын одооний ажиллаж байгаа ажил нь боловсролын байгууллагаагаа тэгээ ямар байгууллага байна уу нэрийг нь хэлээд удахгүй яриараа за би энэ асуултыг асуухаар тэгээд Мгм. одооний ажиллаж байгаа газар нь болохоор залуусыгаа германд сурах ажиллах боломжтой болгох чиглэлээр ингээ ажиллаж байгаа тий. Тэгэхээр Тий. ам, зарим хүмүүс маань ер нь энэ болгосон хүчнүүдээ энэ залуу хүмүүсээ гадагшаа гаргаад ахаар эх оронд маань боловсон хүчний дутагдал үүсэж байна гэд жоохон шүмжтэй хандж байгаа. Энэ бол нууц шүү тийм ээ. Зарим Тий. хүмүүс за болж өгвөл залуу хүмүүс гарч ирсэн дээрээ гараад ир нүдэ нэгээд ир юм сураад ир гэд ингээд бас нэг өөр үзэл бодолтой хүмүүс байж байгаа. Тэгэхээр чи өөрийнхөө энэ хийж байгаа ажлын талаар ер нь ямар бодолтой явах вэ? Мгм. Эм, Өөртөө ингэж бодогддгоо эх орондоо хэрэгтэй хүмүүсийг одоо явуулж ин да гэж бодогдох уу эсвэл эх орондоо эргэж ирээд хэрэг болох хүмүүс болоод ирэндэ гэж явуулдаг уу? Тийм, би бол хоёр дахь өнцгөөс нь харж байгаа. Залуу байхдаа гадаад боловсроод буцаад ингээд эх орондоо ирээд илүү их үн цэнийг бүтээгээсэ тий эх орноо илүү сайн хөгжүүлээсэ гэдэг талаас нь би хардаг. Тийм түүгээрээч би бас ингээд өөрийнхөө сурсан мэдснээ ингээд залуу боловсон одоо түүнэртээ заагаад сайхан чиглүүлээд тэгээд үн цэнийг сайн ойлгуулад явуулах юмсан гэж боддог. Тэгээд би болохоор одоо Улаанбаатар хотод Экстра цоо гээд 2002 оноос хойш боловсрол болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм байгууллагад ажилладаг. Манай байгууллага болохоор Герман улс руу ер нь олон төрлөөр за мөн дээрэс нь Австри улс руу боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 18-аас дээш насны хүүхдүүд Герман улсад Ausbildung буюу Мэргэжлийн мэргэжлийн сургууль. мэргэжлийн сургууль суралцах боломжтой. За мөн нийгмийн сайн дурын ажил гэж байгаа. Герман улсын засгийн газраас 18-аас 24 насны FSJ гэдэг нь 18-аас 24 нас, BFT гэдэг нь 25-аас дээш насны хүмүүст зориулсан нийгмийн сайн дурын ажил тухай одоо нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага дээр ажиллах боломжтой тийм хөтөлбөр байна. За мөн AFER гээд соёлын солилцооны хөтөлбөр 18-аас дээш насны хүүхдүүд Герман улсад зочин аялал байрлаад хэлээ сураад за соёлтой танилцаад нэг жилийн хугацаанд байр хоолн цаанаасаа тийм
байдаг хөтөлбөр байгаа. За мөн түүнчлэн Summer Job гээд зуны ажлын хөтөлбөр байгаа. Энэ дээр болохоор Монгол улсын их сургуультай суралцж байгаа оюутнууд Германд зуны 3 сар ажиллах боломжтой тийм хөтөлбөр байдаг. Тэр тий. За зуны 3 сард ажил хийчээд буцах юм тийм ээ? Тий, оюутнууд зуны 3 сар Герман улсад еврогоор цалинжаад ажиллаад за тэгээд аялаад хилээ сайжруулад буцаад ирэх боломжтой тийм хөтөлбөр. Энэ хөтөлбөр болохоор 1-ээс 3 дугаар түвшний оюутнууд хамрагдах боломжтой, төгсөх курсын оюутнууд хамрагдаггүй. Энэ олон улсын угаасаа оюутан залуус зориулсан хөтөлбөр учраас төгсөх курсын оюутан оролцох боломжгүй. За мөн мастрын чиглэлээр сурж байгаа хүмүүс бас явах боломжтой. Тэгэхээр ажил хийдэг гэхээр ер нь ямар ажлууд оногдох вэ? Ямар ажлууд дээр гэрээ байгуулагдаж ажиллах вэ? За жишээ нь одоо Германы одоо манай дээр явж байгаа хүмүүс бол Германы хойд хэсгээр аялал жуулчлал хөгжсөн бүсүүд дээр ажилладаг. За жишээ нь аяллаа resort-ууд дээр зөвчөөр за галтгооны туслахаар за тэгээд цэвэрлэгчээр гэх зэрэг ажлууд дээр мөн касс тэдгээр ажлуудыг хийдэг. Үйлчлэгээний ажлууд хийгээд дандаа үйлчлэгээний ажлууд байна тийм. Тий. За баярлалаа. За танай байгууллага чинь зөвхөн бас монгол хүмүүсийг гадагшаа гаргахаас гадна гадны хүмүүсийг бас жуулчнаар авч Монгол орноо үзүүлдэг юм тийм, Монгол орноо сурталчилж. Тэгэхээр энэ гаднаас ирж байгаа хүмүүс маань гадаад жуулчд маань Монголд ирээд ер нь юуг их харж гайхаж юу маш их содон санагдаж ихэнхдээ мэдээж хүн болгоны нүдээр зарим хүнд тэмээ таалдан, зарим хүнд тал газар мань таалагдана. Гэхдээ нийтлэхээрээ манай эх орны юуг нь их гайхах вэ? Нийтлэхээрээ бол юу манай эх орны юм хязгааргүй тий. Ингээд уудам орон зайн маш их таалагддаг. Герман хүмүүс ингээд хинч байхгүй тий. Тим газар очиод бүр ингээд амьдралтаа ингээд байгаагүй тийм мэдрэмжээ авдаг. Тэгээд тэр нь нөгөө нэг ингээд ямар системд баригдахгүйгээр хинч тухайн хүнийг ингээд системгүй зөвхөн ингээд монголчин ямар удам хязгааргүй орно тал тавилээ. Тэгээд тэрд очиод мэдэрж байгаа тэр мэдрэмж нь л ихэнх жуулч таалагддаг. Одоо Герман хүмүүс ч өөрсдөө маш ихтэй зам болохоор олон орнууд аялдаг. Гэхдээ тэр олон орноос зөвхөн яг Монголын аяллаа юу нь ялгаатай гэдэм бэ гэдгийг яг тэр нь Монголд жуулч дээрээд ямар ч ингээд олон хүн байхгүй газар очих. За дээрэс нь Монгол ингээд хүмүүсийн зочломтгой зан тий ингээд бид нэр ингээд хэдэн километр явж байгаад нэг айлд очингод шууд ороод цай ингээд уудаг тий тэр ингээд соёл нь тэр хүмүүсийн тэр ингээд хүнийг хүлээж авч байгаа сэтгэл нь тэднэр нь бол яг герман жуулчд ингээд маш их таалагддаг. Тий. Их хөрхөн шүү дээ тий. Одоо машиных нь дугуйн тэглээ, эсвэл бензин тос тэглээ байдгаараа чадлаараа за өөрт нь байхгүй бол хажууд хөрш гол айл нь юу илээ гэд бүр туслах гэдэг ингээд тий. Тэр их сайхан сэтгэл басан. Тийм тэр сэтгэл нь одоо герман жуулчдад маш их таалагддаг. За маш их баярлалаа. Бидний одоо ялгаа бах тий сэтгэлгээний ялгаа. Тийм. За гадаад хүмүүс ингээд ирэхээр чи өөрийгөө гадаад хүн гэж боддоо. Тэгэхээр гадаад хүний ингээд нүдээр Монголыг харахад бид нар өөрсдөө анзаарахгүй өнгөрөөчдөг тийм ямар талууд байдгүй. Биднэрт бол угаасаа байдаг юм. Баруун талын Балдангуйч тийм, зүүн талын Зүрхөөгөөч тийм ч гэдэг юм уу. Ер нь Монгол хүний онцлог бидний ер нь ямар зүйл бидний давуу тал юм бол гадны хүний нүдээр ингээд харахад Монгол хүний давуу тал. Монгол хүний давуу тал нь би одоо юм флексибл байдал гэх юм уу. Ингээд уян хатан тэр байдал нь монгол хүмүүсийн давуу тал баг. Тэгээд энэ нь бас бидний нөгөө нүүдэлчин соёл иргэншилтэй айгүй гэсэн холбогдох баг. Бид нар ямар ч үед ингээд бэлэн яаж энэний ингээд системгүйгээр энэний дараа ингэн гэдэг системгүйгээр ингээд тийм юм хүлээж авдаг. Уян хатан чанар. Тийм уян хатан. За баярлалаа. Сая ингэж ярьж байна тий залуус эх орноо орхиод байгаа юм бишээ. Заримдаа эх орондоо зарим хүмүүс
магадгүй боломж олдохгүй болохоор явж байгаа ч хүмүүс байгаа гадагшаа. Зарим нь Тийм. өөрийнхөө амьдралд боломж гаргаж амьдралаа дэвшүүлж хэл ус сурж шүү яадгийн гадны орны соёлоос суралцаад ирээгээд ингээд олон аргаар гадагшаа гарч байгаа. Энэ гадагшаа явж байгаа залуустаа ялангуяа таны байгууллагаар дамжуулж явж байгаа энэ залуустаа ер нь юуг зөвлөх юмсан гэж боддгоо. Тийм, маш гоё асуулт байна. Тийм. Гадагшаа би бол ингээд манай дээр зуршлагч байгаа тийм манай дээр хэлээ сураа явж байгаа хүүхдүүдийг хандлага ингээд маш сайн сураад сайн хандлагатай буюу тийм тэр зүйлд нь бэлтгэх юмсан гэж аюу боддог. Тэгж тэр зүйлийг суралцаад явбал илүү олон боломжуудаа бий болгоно. Тийм тэгж хардаг. Ямар хандлага дутагдаад байна гэж харж байна залуу хүмүүст маань одоогийн. Манайхан болохоор ингээд байх одоо энэ миний төлөө ингээд ажиллах ёстой гэдэг хандлагаар хандаад байдаг хгүй юу бүх юм. Тэгээд бас ингээд мөнгөөр юмыг ингээд хараад байдаг. Тэрнээс илүү ингээд сэтгэл гитдэг зүйл байдаг. Тэрийг чинь л ерөөсөө ингээд чамайг ямар ч газар юун дээр ч утсан ингээд үнэлтий шүү. Тэр чинь чиний хандлага, сэтгэл тэрүүгээр чинь л альва зүйл ингээд хэмжигдэж тэ үнсийг бүтчихийдгийм гэдгийг хэлэх гээд байгаа юм тий. Зөв маш зөв. Сэтгэл зүтгэл хоёр байхад гадаадад бол алцахгүй гэж хэлж байгаа шиг байна тий. За баярлалаа. Өөрөө чинь ингээд туршлагаар хичнээн 2 жил амьдарсан ч гэсэн энэ чинь бас баггүй хугацаа. 1 жилээс дээш бол ер нь би баггүй хугацаа гэж боддгийн тухайн орны соёлоос ер нь олон зүйлийг ажиллахад бас боломж тийм 2 жил гэдэг. Тэгэхээр энэ 2 жилээс нь ер нь чамд ямар чадвар чи өөртөө сулгасан гэж бодож байна? Ямар чадварыг үнэхээр за би энийг л герман хүмүүсээс эсвэл германд байхдаа би энийг сурсан минь одоо надад хэрэг болж байна гэсэн тийм юу аах вэ? Тийм. Гоё асуулт байна юу. Нэгдүгээр юм маш сайн төлөвлөлт сурна тий. Тэр амар том чадвар. Би тэр чадварыг аюу герман хүмүүсээс суралцсан гэж боддог. За дээрэс нь хичээл дээр ч энэ ажлын байран дээр ч энэ герман хүмүүс яг тухайн цагтаа юмаа хийж агаад яг одоо ажил цараад гарсан бол ажлаа бодохгүй тэр сэтгэлгээг би бүр герман хүмүүсээс амар суралцсан. Тэр бүр хүний ингээд тархийг одоо чөлөөлөх гэх юм да. Тэгээ тархиа чөлөөлөх тийм чадварыг суралцсан. Чи ингээд тэр бодлоо яг тухайн ажиллах цагтаа ажиллаад хийх цагтаа хийчихэд ажил дууссан бол тэрийг ямар ахиж бодох ямар ч шаардлагагүй чи бодоочуд ингээд шийдвэр гаргахгүй учраас тэгж ингээд тархиа чөлөөлж сурах гэх юм уу. Ажлын миний яриад байгаа. Ойлгож байна. Ажлын юм, ажлынхаа байран дээр үлдэн хувийн юм. Тий, хувийн амьдралаар. Тий. За баярлалаа. Соёлоо манай Монгол сая өөрийнх нь чадварын талаар ингэ ярьж байна тий. Тэгэхээр ер нь өнөөдрийн Монгол залуус хамгийн түрүүнд ямар чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэж чи харж байна. Хамт ингэ ажиллаж байгаа хүмүүс дээр нь магадгүй бичиг цаасны асуудлаас болоод ч юм уу түүнийгээ гүйцэтгэх эсвэл танай ажилд одоо хүндрэл учруулахгүй талаасаа ч юм уу ер нь ямар чадварыг илүү хөгжүүлээсэ гэж боддгоо. Харилцааны чадварыг илүү хөгжүүлээсэ гэж боддог. Нээлттэй байдал, харилцаа тэр бол ингээд бүх юм дээр ингээд чухал зүйл. Нээлттэй байдал айгүй чухал. Тэгж харж байгаа. Тэр чадвар бол одоо ямар ч байгууллага дээр ажилласан харилцаа бол ингээд үнэн байх. Тэр чадваруудаа айгүй сайн суралцаасаа илүү ингээд хөгжүүлээсэй л гэж харж байна. За маш баярлалаа. Энийг олон залуусаас сонсосоо гэж бодож байна. Тэгээд дараагийн асуулт руугаа оръё. Манай зочин маань спортлог тамирчин бас хүн байж байгаа. Тэгээд Монгол Улсын их сургуулийн волейболын шгшээд одоо тамирчин байсан волейбол тоглодог тийм хүн байж байгаа. Энэ талаар нь бас ярина. Яг тэгэхээр Германдас волейболоо тоглож исэн байгаа нь тий. Түүнийх нь өмнө Гүйлэ гээд клубын талаар хоёлаа ярилцъя. За Гүйлэ гээд ямар клуб Монголд ажиллаад байна уу? Энэ талаар манай зарим мэддэггүй хүмүүст мэдээлэл өгвөл. За Гүйлэ гэдэг гүйлтийн клуб байдаг. Гүүх одоо сонирхолтой залуучууд ингээд нийтээд хамтдаа цагаа өнгөрөөдөг. Би тэгээд ер нь энийг сүүлд танаас мэдэж авсан. Та Монголд ирсэн байсан. Тэгээ би таны сториг үзэж байгаа. Ийм клуб байдаг юм шүү дээ. Би ч өөрөө бас гүйдэг. Гэхдээ ингээд яг ийм аль биесны ийм гүйлтийн клуб явдаггүй. Тэгээд мэдэж аваад яг миний үеийн спортоор ингэж хичээлдэг чөлөө цагаа ингээд сонирхолтой
7 ингээд чөлөө цагаа хамт өнгөрөөдөг тийм хүмүүс байдгийм байх гэ тэр клубыг мэдэж аваад тэгээд өвөл би 11 сард орсон баха. Тэгээд тэрнээс хойш тийм гүгээд тэгээ явж байгаа. Тэр бол нийгэмд ингээд ам, гүйлтээр дамжуулаад эрүүл мэндэд бас анхаарч байгаа тийм нэг залуучуудын үргэлжлэлийн клуб байгаа. Мгм. Энэ залуучууд надад маш таалагдсан. Би бас санаандгүй таарсан юм. Монголд нэг өдөр л ганцхан өдөр ганцаараа гарыг гээд Улаанбаатар хотоор ер нь чөлөөтэй сайхан алхаад баттойгоо танилцъя гээд тэгээ явжсэн чинь тэр хэд нэг юм хийгээл гүүгээл бичлэг хийгээд байсан. Тэгээ би сонирхоод очиод тэгээ асуулт асуугаад ярилцсан чи аюу гой чөлөөтэй залуучууд байсан. Маш гой чөлөөтэй бас олон оронд сурч исэн хүмүүс ч байт юм билээ тий. Зарим нь Японд байсан гэл Тийм. ярьжсэн. Зарим нь Америкт сурж агаад нэг залуу Америкт сурж байгаа бутсан гэд тэр бас ярьцлага ингээд богино хэмжээний тийм ярьцлага бас надад маш их нээлттэй чөлөөтэй их эерэг их гой санагдсан болохоор би тавчхан бичлэг хийгээд зөвшөөрөл аваад тэгээд постлжсэн тэрэг чи харсан гэд дараа надад ярьжсэн тий. Тийм. Мгм. Тэгээ энэ клубд бас залуучууд нэгдмээр юм бэлээ. Ингээд эрүүл мэндийн төлөө хамтдаа би инстаграмын хаяа хард аюух бичлэг хийгээд ингээд гүйж байгаа. Аюу зөв урсгал гэж би бас хараад байгаа юм. Тэгэхээр энэ Тийм. клубт чинь орохын тулд гишүүн болохын тулд төлбөр төлөх хэрэгтэй байдгүй. Орё гэсэн залуу хүмүүс гараад ирвэл хинлүү яаж ханддаг юм бол гэд. Мгм. Энэ клуб төлбөр төлөх шаардлагагүй. Зөвхөн ингээд гүүх сонирхолтой байхад болно. Тэгээд гүйлээгийн үүсгэн байгуулагч нь инх цул гэдэг охин байгаа. Та инстаграмаар гүйлээгээ хайнгууд гараад ирнэ. Тэгээд тийшээ холбогдоод гүүх боломжтой. Мгм. За төлбөр мөнгө төлөхгүйгээр ингэ нэгддэг юм тийм ээ. Тэгээд Тийм. энэ үеийнхэн залуучуудаас ер нь та нар бие биенээсээ юу хамгийн их сурдаг гэж боддог вэ? Та мэрэгжлийнхээ талаар ч юм уу ярилцдаг уу? Эсвэл нь зөвхөн гүйлтийн талаар л ярьдаг уу? Хамтарч бас нийгэмдээ ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаг уу? Маратон ч юм уу? Тийм. Гүйлтийн чиглэлээр бид нэр тийм гүйлт ер нь хүний эрүүл мэндэд ямар вэ гэх тэр талаар ярьдаг. Тэгээд яг хаа бас өөр тэд нар ч бас өөр салбарын хүмүүс байгаа. Өөрсдийнхөө Амьдралын туршлагаа солилцоо тий. амьдралын Сурсан туршлагаа зүйлээ. солилцох гэх юм уу тий. Мгм. Нэг эмч эмэгтэй байсан бас би яг явж хахад надтай хамт хэдхэн одоо алхам бас алхаж ярилцахад эмч гэд ярьжсэн. Тэгээ би их сайхан эерэг залуучуудаа ингээд ер нь их гоё бахархсан би. Тийм болохоор ирээ постлж ирсэн. Бас М, чамааг үтсэн Тийм. гэхээр би баярлж байсан. За нэг хүн ч гэсэндээ нэмэр болсон юм байна да. Тэр пост маань гэд. За маш их баярлалаа. Тэгээ гүйлээгийн надтай тэр уулзаж альтгаан ярьцлага өгчсэн залуу сонсч байвал мэд хүргэе. Тэгээд маш их амжилтыг хүсье. За волейболын тухай соёлоо волейбол ер нь тоглосноор спорт хүнийг ер нь их хүмүүжүүлдэг гэж бас ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр ер нь чиний амьдралд чинь ямар байр суурь эзэлдэг вэ энэ волейбол? Тэгээ Германд ирээд Германы шгшээ багийн төвшөнд бас тоглосон гэд сонин дээр зураг нь хүртэлтэй гарсан гэж хэлжсэн. Тэгэхээр М, сонин дээр одоо гадны оронд ирээд байж байхдаа энэ өөрийнх нь чаддаг юмараа багт оролцоод ингээд тоглоод сонин дээр гарахад ер нь чамд ямар мэдрэмж төрж исэн гэ хоёр асуулт зэрэг явчлаа. Тийм. Юу спорт бол миний амьдралд амар чухал нөлөө орон зайтай. Би спортоор хичээлснээр амьдралын чухал том чадварууд их суралцж байсан. Нэгдүгээр төвчээртэй байх байдал, хоёрдугаарт юмыг сайн яг дуустал нь хийх тийм чадваруудыг аягүй их суралцж байсан. Тэгээд манай би чи яг 10 дугаар ангиасаа яг волейболын ингээд спортоор маш эрчимтэй хичээллээд тэгээд бүр манай багш амар мэрэгжлийн багш байсан. Тэгээ тэр багшийнхаа юу бэлтгэлд яваад маш олон зүйлүүдийг сурч исэн. Тэгээд түүний дараа Монгол Улсын их сургууль волейболын шгшээд багтанд бэлтгэгддэг байсан. Тэгээд би МУС-д ороод бас гандболын шгшээ багтанд тоглодог байсан. Би шинэ спортоос суралцсан. Тэгээд спорт бол олон чадваруудыг надад одоо сургасан гэх юм уу? Аа. Тийм тэгээд бас багаар ажиллах чадвар, хариуцлагатай байдал гээд олон зүйлүүдийг суралцаж ухаар болсон. Төвчээр бас их шаарддаг бах тий. Тийм төвчээр ер нь бол тийм төвчээр хатуужлах гэсэн. Аа. Ирчихсэн. За тэгээ Германы сонин дээр ингээд гарсан чи яасан? Ямар багт тоглов?
Тий. Би Германд очиод дүүргийн шгшээ гэж байдгийн. Тэгээд дүүргийн шгшээ багт тоглож исэн. За тэгээд нөгөө нэг бүр мэрэгжлийн төвчний тоглогчдын яг дараагийнх нь юм шат гэд байдаг. Тэр Штутгартын тим бас лиг байдیں۔ Аа. Өмнөд бүсийн тим лиг. Тэгээд тэрний А гэд тэр нь болохоор яг мэрэгжлийн төвшнээс тэгтээ яг доотлын төвшөнд нь байдаг тоглогчд тоглодог тийм шгшээ багт тоглож исэн. Тэгтээ манай тэр шгшээ баг бол ингээ 3 эмэгтэй 3 эрэгтэй ч юм уу тий тэгж юу яадаг. Тийм шгшээсэн. Нөгөө яг Безерклик буюу яг дүүргийн лигт нь болохоор яг зөвхөн охтууд тий тийм 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 багууд байдаг байсан. Тэгээд мэдээж гадаад улсад очихоор манай багийнхан ч бүгдээрээ герман хүмүүс. Тэгээд зарим нь яг хөө нэг хоёр л гадаад байсан. Тэгээд бас ингээд өөрөөрөө бахарах мэдрэмж амар авч ирсэн. Би бас яг энэ хүмүүстэй ингээд ижил төвшөнд ингээд маш сайн бэлтгэдэг ингээд сурч чадж байгаа юм байна тий. Тэгээд сонин дээр гарах гэдэг нь одоо манайх юу яадгийг тэмцээнүүдтэй ингээд шагнал байрууданд орохоор тийм мэдээнүүд нь ингээ гардаг. Тэгээд бүх өдөр тоглолтын процесс ийм байлаа. Ийм тоглолч ингэж тоглолоо. Тэгтээ тийм мэдээлэлүүд нь гардаг сан дээр. Аа. За баярлалаа. Манай зочин маань бас зөвхөн сонин дээр гараагүй бас Globus подкастаар захиаг нь уншигдсэн тийм зочин байж байгаа. Тэгээ энэ ямар очтой гэхээр дээр Монголын залуучуудын холбооны Германд салбар зөвлөл гэж байсан. Одоо байгаа эсхийг би мэдэхгүй энэ Германд. Тэгээ эндээс сайн байна уу ээж аюулгүй дээ. Ээж Мартин амнаар ийм урддаан зарлахад манай зочин маань ингээд загтал бичгээрээ шагналд барьслээд тэр захиаг нь би уншиж ирсэн. Тэгээд танилцчихсан их хөрхөн. Тэгэхээр бас их нийгмийн идэвхтэй юм байна гэд би соёлоо чамайг хараад байгаа шүү дээ. Тэр захианых нь хэсгээс нь уншиж өгч болох уу би сонсогчдоо. Төгсгөлийн хэсгээс нь уншаад тэгээ за. Төгсгөлийн хэсэг нь ингэж биччихсэн айгүй хөрхөн. За би хичээж аваад уншиж гой захиаг юм. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийж энэхүү замыг өөрөө сонгоод ирсэн учраас санахын зовлонг жаргал гэж бодон даваад гарах сэтгэлийн хүчтэй байж сайн боловсрал эзэмшчихэд удахгүй их орондоо сэтгэлийн жаргалтайгаар гүйгээд очно охин чинь. Ээжээ охин нь таньда маш их хайртай шүү. Бас маш их санаж байна. Би ирүүл сэтгэл амгалан сайн сууж байгаарай. Ээж минь. Баян Хонгор аймгийн дандан гэд би яг уншижсэн тий ардаас нь. Ийм хөөрхөн захиа бичээд энэ төгсгөлийн хэсэг нь их гоё захиа бичсэн байсан. Түйн гол гэдэг өөрийнхөө одоо Баян Хонгорт нь байдаг бололтой. Тий. Хүүхд байхдаа энэ голын эргээр амьдарсан юм уу? Соёлоо. Тий. Түйн гол гээд манай Баян Хонгорын том гол байдаг. Тэгээд би тэр төсөж өсөж исэн тий. Тэгээд би таны энэ уншсан захиа таны би уншсны нь яг та ингээд подкаст дээр уншсны би бас өөрөө аюу гинтээд би Германд хичээлээ тараад галт тэргээр гэрлүүгээ явж исэн чинь манай найз хүү энэ чиний ингээд юу гэжтэй подкаст дээр чиний захиа байж тээ гэх. Тэгээ би сонсоод тэгээ би бүр ингээд галт тэргэнд явж байгаа сонсоод уйлаад тэгтээ амар гоё мэдрэмж байсан. За мартагдчихгүй дурсамж болсон юм амар гоё дурсамж байсан. За түүнийг нь бол би мэдээгүй тэр үед бол би чамайг танаагүй байсан. Яг тэгэхээр тэр салбар зөвлөлөөс манайхтай хамтраад ингээд шагнал байрны захиануудыг бид нар уншия гэсэн тийм хамтарч ажилласан байхгүй. Тэгээ яг чиний захиа байсан гэдэг тухайн үед бол би мэдээгүй уншижсэн. За маш их баярлалаа солиодоо. Тэгээд хийж байгаа ажлууд нь маш их амжилт хүсье. Тэгээд залуу хүн Монгол дээр залуу хүний замын үзэн урт гэдэг. Тэгээд мэдээч хэрэг магадгүй хизээ нэгэн цагт бас Германда буцаад ирэх мэрэгжлээ дэвшлүүлэх ч юм уу тийм үед нь ч тохиож магадгүй. Тэгээд сансан хийж байгаа бүх зүйлд нь маш их амжилтыг хүсье. Хоёлоо ярьцлага дуусах тийш нэ хандуулъя. Тэгээд төгсгөлд нь ер нь чиний бодлоор ингээд сая уйлсан гэж ярихаар би аз жаргалын тухай асууя гэж бодлоо. Ер нь аз жаргал гэдэг нь зорьж хүрдэг зүйл юм уу эсвэл замдаа мэдэрдэг зүйл юм уу? Маш гоё асуулт байна. Замдаа мэдэрдэг зүйл гэж би бол ойлгож байгаа. Бага зүйл бол тэр болгон бол биднэрт ингээд тэрийгэл аз жаргал бол хүмүүс болгон дэрэгдэж ингээд байж идэг зүйл шүү. Түүнийгээл сайн олж хараад тэгээд тэрнээсээ ингээд үн цэнийг мэдэрдэг байх
байгаасай гэж хэлэх юм уу? Би бас өөрөө бас тэрэнд суралцаал явж байгаа гэж бодож байгаа. Аа. Тийм. Яг аз жаргал гэдэг зүйл чи юу юм бэ? Ингээд хол байдаг зүйл юм уу? Эсвэл ойрхон байдаг зүйл юм уу гэд би бас ингээд сүүлийн үед ингээд бодоод байгаа байхгүй. Аа. Тэгээд тэгээд би ингээд өөрийнхөө туршлагуудаас ингээд бодоод харахад үгүй юм байна штэ. Аз жаргал гэдэг зүйлийг би ингээд холоо сайх ерөөсөө хэрэггүй юм байна. Энд байж идэх юм байна. Тэрийгээ би өөрөө ингээд мэдгүй явж идэх юм байна гэд тэгэж ойлгоод байгаа. Аа. За баярлалаа. Монгол дээр бас ярьдаг те байгаа зүйлдээ баярлж салгаж явах хэрэгтэй гэд бас Тийм. их ярьдаг. Маш их баярлалаа. Тэгээд хүн хаана амьдрснаас шалтгааллахгүйгээр ер нь хүн өөрийгөө ямар хүн болж төлөвшөө өөрөө сонгодог юм бэ гэж би ингээд чиний түүхүүдээс чинь бас бодоод байгаа. 2 жил болсон Монголд Мгм. ингээд буцаа ажиллаж байна гэдэг тий. Тэгэхээр манай сонсогч маань ч гэсэндээ ер нь өнөөдрийн зочны маань түүхээс өөртөө хэрэгтэй ямар нэгэн санаа авсан бахаа гэж найдаж байна. Ялангуяа залуу хүмүүс маань одоо гадагшаа явж байгаа залуу хүмүүс маань юуг анзаараад юунд суралцаад очих юм бол гадаад байх амьдралд нь арай дөхөн болох уу гэдэг дээр бас манай соёлоо туршлагаасаа ажиллаж байгаа ажилласаа ингэж ярьсан гэж бодож байна. Тэгээ чиний зүгээс ярьж хэлэх юм байсан уу? Соёлоо Миний зүгээс одоо нэмж. нэмээд хэлэх юм одоохоно байхгүй байна. Тийм. Мгм. За маш их баярлалаа. Тэгээ соёлоодоо ажилд нь амжилт хүсье, амьдралд нь сайхан бүхнийг хүсье. Тэгээ танай байгууллагын хаягийг бид нар доотлолт нь бичиж болох уу? Хэрвээ Болно. хандаад Тийм. гадагшаа явах хүсэлтэй хүмүүс байвал. Тийм. Болно. Манай дээр ирээд мэдээлэл аваад яагаад. Тэгээ хамгийн гол нь гарсан залуучууд маань буцаад очиосай л гэж их хүсдэг шүү дээ. Тийм. Би ч Ах гэсэн хэрэгтэй, юм үзэх хэрэгтэй. За. За тэгээ сонсон сонсогч та бүхэндээ бас аз жаргалтай байгаа зүйлдээ баярлаад нэг өдрийг ч гэсэн сайхан өнгөрүүлээрэ гэж хүсье. Тэгээд дараагийн дугаар болтол баяртай. Баярлалаа соёлоо. За баярлалаа. Подкастнда ураад өөрийнхөө ингээд цаг цавыг гаргасан өстэй баярлалаа. За баяртай баярлалаа. За баяртай.